Монголын хүн ам 1940-од оны үед 500 орчим мянга байсан. Гэвч тэн хагас нь халдвар төвчин тэр дундаа нөхөн өрчгөн насныхны дунд бэлгийн замын халдвар төвчин тахлын хэмжээнд хүрч байжээ. Нас баралт төрөлтөөс 2 дахин их болж манай улс тусгаар тогтнолоо алтгууц хэмжээнд хүрч байсан гашуун түүх өнөөдөр ард тоцорсон байна. Гэхдээ үүнийг түүх гэд яриад өнгөрөх биш. Монголчуудад 50 жилийн өмнө ямар байдалд байсныг түүхэн сэдвт кино болгохоор Монгол кино нэгтгэлийн өнөөдөр анхны зураг авалтандаа гарлаа. Хамгийн гол нь догмод энэ сэдвийг бас хүндсэн байхгүй догмод. Яагаад энийг хүндсэн бөгөөд энэ сэдвийн төмөр замыг Монгол улсад анх тавьж байгаа зураг тавьж байгаа тухай хинч мэдэхгүй. Хэн тавьсан, яах гэж тавьсан гэдгийг мэдэхгүй. Монгол төмөр зам тавина гэдэг бол Монголд тэр чигээр хөгжил авчихсан байхгүй. Тэр төмөр замаар хөгжил, ээж уух юм, сургууль, соёл бүх юм тэргээр бий болж гисэн. Хоёрдугаарт нь тэр Оросын 2000 гаруй эмчнэр ирж энэ монголчуудыг өвчин золонгоос салгасан. Малын болон бусад бүх өвчнөөс салгасан. Тийм учраас энэ зохиолыг, энэ сэдвийг хөндөхгүй байсны учир нь бол одоо Монгол үндэстний муу муухайг харуулах гэдэг байна гэж социализмын үед одоо үзээд тэгээ энэ сэдвийг хэн ч хөндөөгүй. Урлаг, уран сайхан, зохиол, бүтээл аль нь ч байхгүй. Төмөр замын тухай бас байхгүй. Төмөр замыг яагаад гэвэл Оросын хоригдлууд ирсэн байхгүй. Бас хоригдлуудаар гол нь хүчийг нээсэн. Гэхдээ төмөр замынхан барьсан л да. Төмөр замын Оросууд. Гэхдээ хамгийн гол нь хоригдлуудын хүчийг ашигласан байхгүй. Тэгээд ийм хоёр том үйл явдлыг Монголын түүхэн орон зайд байгаа энэ хамгийн гол хүчин зүйл болсон хоёр үйл явдал ерөөсөө урлагтж байхгүй, утга зохиолтч байхгүй, юундч байхгүй өнгөрсөн байхгүй. Тэгэхээр бид нар 2200 жилээ гэж одоо энэ тогтоол шийдвэр гаргаад сүржигнээд шүү дээ. Тэр чи яг болд юм аа. Бид нар 50 жилийн өмнө хэн байсан бэ гэдгийг мэдэх хэрэгтэй байхгүй. 50 жилийн өмнө тэр хүний ухамсар ямар байсан? Бид нар ямар ард түмэн байсан? Юу хийж чаддаг байсан? Ямар их хүч хөдөлмөр зарж иж ийм өнөөдрийн өндөрлөгт хүрсэн юм бэ гэдгийг л одоо үзүүлэх юм гол зорилго. Улаан тарины хүүхнүүд буюу 505-ын кинонд Монгол кино нэгтгэлийн уран бүтээлчдээс гадна Оросын улбаны улс Эрхүү, Москва, Улаан өд зэрэг хотоос 60 орчим жүжигчид ирж оролцож байгаа юм байна. Мөн зэвсэг түвшний жанжин штабынхан ч 300 гаруй цэрэг дайчид гаргаж өгчээ. Энэ кинонд тухайн үеийн эмч дарга нарын унаж байсан машин тэрэг, эдэлж байсан хувц сэргэллийг сэргээн засварлан ашиглахаар болсон байна. Монгол кино нэгтгэлийн Алтан фондод зөвлөлт холбоот улсад 1921 онд үйлдвэрлэгдэж байсан плов машинаас эхлээд ГАЗ 67, ГАЗ 51 гэд олон машин түүх болон хадгалагдж байдаг юм а. Кинонд явснаасаа бол хааны сүүлчийн хатанд одоо энэ Эм1 явсан, энэ ЗИС-5-ууд явсан байгаа. Тэр 51 дээр бол хуучин нөгөө дайсны сэргүүдээ сонсцоо эдэрт бол ууч явж байгаа тэгээд тартсан байсны сэргээгээд бас босгосон юм байна. Сүүлийн үед бас ганц нэг кинонд ганц нэг одоо тэр клипэнд одоо зэргийн бодлоо тийм тэд одоо клипэнд бас ганц нэг ЗИС-5 явсан ийм практик бол байж байгаа. Одоо харин энэ сүүлийн 10 жил одоо эдгээр ингэж одоо олноороо ингэж гараагүй. Энийг одоо үндсэндээ 4 сараас хойш бараг 4 сарын хугацаанд одоо энэ машинуудыг янзлж бүгдээр ингэ одоо өөрийнх нь одоо энэ бол бүгдээрээ өөрийнхөө мотороор өөрийнхөө дугуугаар явж байгаа. Чирүүлэхгүй бүгдээрээ явж байгаа. Киноны зураг авалт жил гаруй хугацаанд үргэлжлэн 2013 он гэхэд монголчууд 50 жилийн өмнөх дүр төрхөө дэлгэцийн бүтээлээс харж болно. Улаан тарины хүүхнүүд буюу 505-ын киноны анхны зураг авалт хонхорт болж байна. Кинонд ашиглаж байгаа автомашины ашиглалтын хугацаа аль хэдийн дуусчихсан учраас цагдаа нарын хамгаалтанд ор хотоос гарлаа. Баццэг Ласрнаар мэдээллээ.